답도 사실 이때 그게 아마 이거 유했던 게 타가 하원카 이거 소소리 먹어도 되게 이거 느낌으로 하는데 자, 다 쓰였다. 아 이게 다 이제 주었지 랑게다 니트 몽글칸테 모든 아스탄불 데메고 아 뭔가 또 한도스 안나이스너 몽골이가 이리도 가죠. 제가 힘을도 다도 줬다 이누들이 아무런 게 있었잖아. 그 주니비 또 몽골도스는 실제로 같은 아무런 또 주니비 또 이렇게 플레이하면 되게 다르가로 한지 대 아스탄불 또 인사하는 입술이 한 아시고요. 바로는 들었어. 어떻게 되겠는가 벌써 다 군대로는 들으겠다. 미치는 거 자트가 봐서 우리가 아스트산나 약시마 이런 주요 그랬던 하나의 것도 힘을 밑에나 페이스북에 떠봤어. 또 남아버던 미니 길보데 그뭐봤어. 아들미고 хүмүүс이 너들로 할선 운이 보여 좀 뭐가 어떻게 줄지도 봤어. 미니 비었어. 하루스잖아. 대비어도 또 아고 다보고 또 뛰고 있죠. 국내 중 하나 국들의 문제를 가지고 통과하는 그게 없잖아. 이것도 또 어떤 인들도 또 긴티 구조도 인긴티 구조도 또 갖다 드리는 긴투니 또 하는 소리 할 때 테크로도 tumtum을 적으면 마술도 할다 다른 세계인데 이런 스튜디오에 이는 우리하고 어떤 아저씨가 오다마다 그때 사건 일들 또 만나 오다마다 되는 사건 또 공무시 그런 날이들 아예 같아 봤어 되게 또 어떻게 비트로도 또다 보니까 얼마나 몽골로스타 그리는 자가 흐르는데 알범 가서로 된 어들 어떤 곳 상징 또 한국에만 더 나쁜 데를 비트로 가서 또 되게 또 이 어떤 어림도 아짜를 구시 정도가 쳐서 또 이런데도 나가서 어떤 이 할머니 가는데는 다른 지리가 있잖아. 대회 나타도 아짜를 다 다음 같은 이상은 어떤 바이트 구시 또 노지 얼룩스도 비치슨 인도르색 바이트가 그게 잡선 뭐 중요해 그 마음을 돕는 아무리 그렇게 이루도 그 아짜를 타고 다음 같은 이러고 오늘도 있는 어떤 어순지도 또 다다 주신 학교면 어떤 거 사한 국주리 어셔 어떤 사한 또 아스타트 두기 히딘 사한 또 소리가 된 함도선 아치죠민 함도선 사한 오래들 가라도 스모서기 올가 아짜가 수도 비몽골 동지 바르트 한도 몽골에 있을 때들은 스쿠트들은 우측 무스쿠토가 또사 그 인도도 된 사한 바일 때로도 어떤 어떤 좀 틀려지게 탈탈인 모르겠어. 만화 몽골 음식 보는 모르겠어. 이렇게 찍힌 배선 다야동 거야 봤어. 또 몽골로서 한 어떤 큰 것은 미스도 담았던 작은 주디 무슨 절다 또 만화 된다. 대 스파트와이를 거든 일진 들으신다. 산도 따 근데 더는 모든 누구인 들려질 수도 있은 배선. 대 목대를 올라가 있은 비직스몽 올라가 있으면 만화 올린 봤어. 또
олон ч гэсэн тэнд бүгд хүрэлцэн гисэ. Тэгээд энэ баяр дээр бол одоо гинти юм явдал болсон. Одоо эмгэлтэй явдал. Энэ дээр бол одоо бас тэнд өргөдөж ирсэн зочдыг болон эрдийн төлөөлөгчдийн дарга сандуу дарга болон нийслэлийн дарга эс Батболд нарыг одоо элдэн муухагаар бүтгэн доромжиж одоо энэ зөвхөн хоёр хүний хооронд болсон одоо энэ явдалд ингэж буруутгаж зэмлэхээ манайхан болооч гэж уриалмаар байна. Нэгдүгээр. За хоёрдугаар бол одоо би өөрөө Орос 23 дугаар сургуульд байсан. Тэгээд би өөрөө Орос багштай, Оросын хүмүүжлэр хүмүүжсэн өөрийнхөө ус Монгол улсын түүхийг монгол хэл бичгээр болон Оросын энэ сайхан одоо их судаг номнуудаас бас би уншиж байсан. Тэгэхээр би Орос ах дүүнээ би одоо хүртэл хөндлөж явдаг. Тэгээд манай ах дүүний Орос Монголын энэ найрамдал гамбат харилцаа цааш ч гэсэн үеийн сайхан үргэлжлэж яваасай. Мөн одоо манай Монголын ирээд болсон долоочод Орос улс ч гэсэн хэмээс болдог. Миний аав хүртэл одоо эцэст энэ одоо бүсгийн их урлагийг Монголдо дэлгэрүүлэхийн төлөө тэнд суралцаад ирсэн. Миний сэвжид өвөмөн хүртэл одоо Большой их театрт одоо Майшевский гэдэг энэ агуу бүжигдэг лээстэй хүртэл анд найзын нөхөрлөлтөй уран бүтээлээ тойруулж явсан. Би ч гэсэн өнөөдөр бас Орос ах нараатайгаа бас мөн одоо дэлхийн өнцөг улаас улангийн уран бүтээлчтэй хамтарч ажиллахыг боддог. Цаашид хамтарч ажиллана. Уран бүтээлээс бас сайхан хийнэ. Тэгээд одоо нэг юм тодруулах гэсэн. Анх хэмжээний үеэр таныг яг хай гитлэг гэж хэлсэн. За үүнээс болж одоо өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэж одоо сошиалор ч гэсэн хэвлэл мэдээлэл хэрэглэж гэсэн ярьж байгаа шүү дээ тий. Эндээс таныг албасаа тал. За энэ дээр бол намайг их муухай өгдөгсөн байсан. Энэ дээр би өөрийн зүгээс ч гэсэн одоо миний сэтгэлээр өвдөж байна. Энэ юу гэхээр угаасаа манай хас хэм 5000 жилийн түүхтэй их эзэн Чингис хаан маань энийг бэлэгдэж хасбууд хамгаараад хамгаалдаг. Манай морин төрөөгаараа дэлхийн тэн хасыг эзэхтэй манай их хаадууд, ил хаадууд бүгдээр хас тэмдгийг шүтэж ирсэн. Одоо хүртэл бид нөр одоо манай их хурлын дарга ерөнхийлөгч ерөнхий сайд манай 76 гишүүд маань бүх ард түмний илч болж сонгогдсон гишүүдийн маань ч гэсэн хойно суудал дээр бол хас эгээр байдаг. Наадмаа төрийн наадмаа бид нар нэгтэй 9 цагаан төгсгөл дээрээ дахин шүтэж нээдэг. 9 цагаан төгсгөл дээр нь хас байдаг. Тэгээд хас хэм маань өөрөө бидний Монголын одоо язгуурын одоо маш их өв соёл өвлөгдөж ирсэн өв соёлоо. Тэгэхээр хас эгээр би хэзээ л бахархаж явдаг. Тийм болохоор би бол өөрөө тэнгэрийн хамгаа шүтчэн боддог. Тэр одоо энэ баяр ёслол дээр бол би одоо тэр муухай үг гэж одоо тэр хайгд дээр шилсэн гэж энэ өгүүлбэр би ерөөсөө хэлээгүй. Миний амж байхгүй, миний энэ сүтгэл дээр тархинч байхгүй. Тэгээ намайг одоо эдгээр ёслсон гэж бай. Хэрэг тэр одоо үйл явдлыг гадаад хүн байна мэдээгүй, өргөцсөн мэдээгүй. Тэгээд угаасаа би бас манай монголчууд эртээ юусаа ёс заншдыг сайн мэддэг усууд юу гэж би гадаад иргэнээр очиод уран тийм муухай ёс үйлдэл би хийхгүй, надад тийм хийх хүмүүжил байхгүй. Тэгэхээр одоо тэр цогсон гэдэг хүний харилцаа одоо ямар юмнаас үүссэн юм бол одоо гадаад хүн гэж ярьж байна. Өөрөөсөө таа суудсан гэдэг тийм. За тэр цогсон гэдэг гадаадын иргэн талаар бол би одоо ерөөс огт танихгүй, мэдэхгүй. Би одоо нэрвсэн ч мэдэхгүй, гар барьж үзээгүй. Одоо зарим одоо сони хэвлэлээр бол одоо намайг муудалсан гэж ярьж байна. Ерөөсөө муудаагүй. Би тайзан алтан тайзан дээрээ би айдуугаа өргөөд тэнд зураг агуулад хамт олонтойгоо бүжиглээд яг гарч явах үед бол энэ энэ одоо гинтийн дайралт одоо халдлага болсон. Энэ дээр би харамсаж байна. Түүнээс бол бүтээр би энэ танихгүй мэдэхгүй болсоо. Энэ хэрэгт ер нь нийслэлийн удирдлагуудыг татан оролцуулна гэсэн асуудлыг танаа өмгөөлөгч бас ярьж байсан шүү дээ. Энэ дээр бол миний зүгээс бол би үгүй гэж хэлнэ. Яагаад гэвэл одоо бас гинт хэвлэл мэдээлэл би өөрөө мдээгүй байгаад янз янзын одоо юунууд одоо миний өмнөөс мэдээлэлүүд гараад байна. Энэ нь би их өнөөдөр харамсаж байгаа болохоор өнөөдөр би бас та бүгдээ урьж өөргөө үнэн зөвийг тайлыг, үнэн сэтгэлийнхаа үгийг хэлье гэж би та бүгдээ урьсаа. Энэ дээр бол тийм байхгүй. Жишээ нь одоо намайг харанхуй өрөөлөө оруулсан, чирж оруулсан гэж өөрөө юугээд одоо ухаатаж унаад өнгөс хэрэхэд одоо тэнд
одоо олон намаа гэсэн залуучууд намаа гэсэн ах дүү нар одоо нэгдүгээр имлэлгүй аваачгүй, хойрхноор нь баян зүгт аваачгүй, хаан уулд аваачгүй, гимтэлд аваачгүй бүгд санаа зовж ирсэн. Тэгээд намаа санаа зовд одоо бас урлаг соёлын хүн тий одоо уруул хам сэтэрсэн ингээд хамнаас цусгуулсан, толгойн хагарсан ийм үед одоо энэ хүнийг бас нэр хүндийг хайрлах хэрэгтэй гэдэг одоо өөр тий өрөөнд ингээд салган туцгаас гэлдээрөө бисэн оруулсан болохоос намаагүй тэгж тийм харанхуйроо чирж оруулсан тийм зүйл бол огт байхгүй шүү. Согсон гэдэг байгаа хүнийхээ тухай ерөнхий мэдээлэл болж байгаа. Одоо өмгөөлөгч гэдэг байгаа Батбаяр гэж юм байна шүү дээ. Яг таны одоо албан ёсны өмгөөлөгч мөн үү сайн дураар ингэж орсон байгаа юу? За одоо энэ дээр бол цогсон гэдэг хүний мэдээллийг бол эхний би те 10 хоног бол миний за 5 хоног бол би ерөөсөө баг ухаангүй байсан. Өнөөдөр бол бас одоо миний төлөө те сүүн цагаан цацлаан өргөсөн те одоо намайг хурдан ирүүл болоосоо итгээрэй гэсэн те одоо Ахмад буурлуулаа те одоо түмэн олондоо та бүдтэй бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Та бүдийн алга ташилтаар бидний тэ онгод ор дуу хуу их шайлгаа бид нар айлгуул та бүдтэй зориулж азарлыг бүсэн дуулдаг. Энэ адил та бүд манай хурдан ирүүлэх болоосоо гэд тэ сүүн цагаан цацлаа цайныгаа дээж өгсөн өнөөдөр хүүн ингээ байж байна. Яг удахгүй бас та бүдтэй тэ алтан тайлтар уулзах бас яарч хурдан бас ирүүлэх болоосоо дотроо бодож, бяцлагж, ачи цагаан юмстөр манаас имчилж байна. Үүссэн энэ үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хоёр орны иргэд манаас таацах те бас нэгдээдгүй буруу ойлголтын үднэс үүсэж байна л да. Энэ мэдээтэй хэвчлэр хандаад та энэ бас буруу ойлголтоо задруулаад те. Тэгээд би 12 хоног бол би бол миний ухаан те одоо ухаан маань бас орж гарсан байлаа бас бүх юмыг би мэдэж чадсангүй. Тэгээд ойрын ингээд 2-3 хоног би те бас сураг тавиад юу болж байна дуур айж яана гэсэн. Тэгээд би бас урд нь гисэн яг би бол бас жоохон мэдэрсэн юм. Хоёр ах дүүгийн энэ сайхан найрамд тарцаа эвдэгдэх ёсгүй шүү. Тэгээд хүн нэг хүнээс болж тэр агуул орос бүрний тэр арт түмэн бол те муу хэлэгдэх ёсгүй. Манай Монголын бас залуучууд бас бити буруугаар ойлгоосоо гэж би бол бас те ухаалаг Монголын залуучуудаа би бас урайлсан бити буруугаар ойлгоорой гэсэн. Тэгээд манай энэ одоо их орны 2 дугаар дайны үед ч те манай ч Монгол улсад одоо хожлын үеэр манайх одоо яаж тусаж илаа. Өнөөдрийн одоо Цэтэн Балгаа, Филатовата те одоо манай Орос те хөш хамтрууд юу Ормын хамтарч өнөөдрийн те олон те аймаг бүх аймагуудыг Орос сургуультай болоо цэцэрлэгтэй болоо том хороодлуулаад Монгол улсын өнөөдөр хөгжид бол Оросын арт түмэн бол асар гүйцэтгэсэн шүү. Гүйцэтгэсэн би бас одоо тийм ч болохоор одоо бидний ахын дүүсийн холбоо цааш Батбих байх болтугай манай Монголын арт түмэн болон залуучууд бити зөвхөн те хоёр хүний те нэг хүний тэр хадлагаас болж бити Орос ах дүүнэрд бити муухайг уруугаар бодосоо бас бодож байна. Бити бодороо би бас хүсэж байна. Таны биеийн байдал одоо хэрэг аа ингээс үзээ. Тэгээ ингээс бол одоо гарах арай болоогүй. Одоо 20 тонлоо. Тэгээд одоо энийг бол би өөрөө хийж мэдгүй. Манай эмчтэр мэдэн. Тэгээ энэ дээр бол хамгийн миний бас айж байгаа манай гэр бүлийн санаа зовж байгаа зүйл үг гэхээр одоо хойноосоо ингээд цохигдоход ингээд урагшаага цус авд юм байна. Урагшаага цус авд тэр нь одоо нүжирд юм байна. Энэ талаасаа зохиод энэ талтай нүжирд юм байна. Тэгээд тэр нүжин хамгийн гол нь одоо сэтгэл санаа тайван байх юм бол тэр нүжин одоо шинэгдэж алга болсноор одоо дараагийн 2 дугаар шатны үйл ажиллагаанд дэмжлэгэнд ордог байна. Тэгэхээр одоо би бас энэ тэд мэдэрсэн зүйлсэн шинэгдээсээ би бас дотроо бодож тэгээд эмчтэйг бол одоо манай эмчтэр мэднэ. Тэгээд би одоо хамаа барих хэрэгтэй. Дэмжлэгийн зардал нэлээдгүй гарч байгаа учраас ер нь хариуцагч талаас 300 сая төгрөгийг нэлсэн асуудал яригдчихсэн шүү дээ тийм. Тэгээд энэ дээр бол би бас их одоо гомдож байна, харамсч байна. Энэ юу вэ гэхэд одоо өөрийнхөө эрүүл мэндийг те өөрөөс би мэдхгүй өөрөө толгой тарих мөн ингээ хагарч гад баг тарихсан уруу нам маань ойдлоо өнөөдөр те одоо 3 хоногийн өмнө таахуулга айгүй болж та бүхэнтэй ярих те одоо чадaltaа тэггээтэй болж байна. Ийм хүн байх хэцүүд одоо миний зовлонгоор зарим хүмүүс одоо шоу наадам хийж хүнийг бүтгэнд оромжиж муухай нэр төр талж байгаа бүлэг маш их харамсч байна. Би өөрөө ухаангүй байгаа хүн хаанасаа хизээ хинээсээ би мөн ихвлээ. Тэр үед ч гэсэн би одоо тэр тухайн над руу халтсан тэр хүнийг бол одоо би нэрийж мэдээгүй байгаа хүнээс би яаж тэгж мөн ихвлээ. Энэ бол худлаа бүтгэлэг муухай оромжл байна. Үнийгээ болно уу би бас хүсэж байна.
За. За. Тэгээ.